Сайн байцгаана багш нараа. Moodle систем дэх курсын хэлбэрүүдийн талаар авч үзье. Багш нарын өрөө гэхэд жишээлбэл сэдвийн форматтай байгаа. Сэдвийн формат яаж харагдах вэ гэвэл сэдвүүд нь ингэж харагдаад тухайн сэдв дээрээ ороод харахад хичээлийн судлах материалууд энд харагдана. Дараагийн сэдв рүү шилжиж орох боломжтой. Өмнөх сэдв рүү мөн буцах боломжтой. Ийм байдлаар хүссэн тооны сэдвээ багш курстээ оруулж болно. Сэдв нэмээд. Тэгвэл дараагийн формат нь 7 хоногийн формат гэж байдаг. 7 хоногийн формат ерөнхийдөө он сар өдрүүд нь л харагдаад явдаг. Мэдээж дотроо орохоор судлах агуулга нь харагддаг. Тэгвэл 3 дахь формат нь бол tile формат гэдэг формат байгаа. Тэр нь яаж харагддаг вэ гэхээр үндсэн агуулга нь ингэж харагдана. Булганы заагур очиход энэ дүрсэн дээшээгээ хөдлөөд өнгө нь өөрчлөгдөж байгаа. Тухайн модуль руу дарж ороход модуль нь задарч харагдана. Дараагийн модуль руу очиход мөн ингэж солигдож харагдана. Төгсөлтийн шалгалт дээр очиход ингэж харагдана. Энэ зургуудыг бол сольж тавьсан байна. Тэгвэл хэдүүлээ энд байгаа нэг хоосон курсыг сэдвийн форматтай болгож үзье. Курсын формат нь бол курс дотроо орсон хойноо баруун дээд талд дарааны зураг дарж ороод edit settings. Энэ дотроо дараад ер нь энд expand all хийхэд бол доорх бүх цэснүүд нь задарч харагддаг байгаа. Курсын хэлбэр гэсэн энэ цэс дээр очиод weekly форматыг би tiles формат болгож солиё. Tiles формат дээр очиод хамгийн гол icon дүрс тэмдгийг бид нар өөрийнхоороо өөрчилж болно. Эндээс ямар ч дүрс байж болно. Өнгөө бид сольж болно. Тэгээд энэ дотор бол янз бүрийн тохиргоонууд бий. Энийг нь ямар учиртай вэ гэдгийг нь жижиг асуултын тэмдэг дээр дарж тайлбаруудыг нь уншаад чагталж үзээд, болж үзээд турших хэрэгтэй л дээ. Тайл болгон дээр оюутны аффиксыг fraction байдлаар харуулах эсвэл процентлж харуулах ийм тохиргоо байна. Өөр бусад тохиргоонуудыг хийж үзэх хэрэгтэй. Баримтчиг нь бол ийшээ ороод тайлбарыг нь үзэж болно. Ийшээ холбогдож олно гэсэн хүртэл тохиргоо байна. Би ингээд save and display хийлээ. Ногоон өнгө сонгосон, цагны зургийг сонгосон учраас ингэж харагдаж байна. Асварлагыг асаагаад тайл болгон дээр энэ icon дүрс тэмдэгээ өөрчилж болно. Зургийн сангаас эсвэл шинээр бэлдсэн зургуудаа оруулаад үйлдвэрлэлийн дадлагжуулагчийн сургалттай адилхан ийм өөрийн цуврал зургийг оруулах боломжтой. Тэгэхээр курсын хэлбэрүүд маань ийм байдаг байна. Дараагийн курсын нэг 2 формат байгаа. Тэр нь бол single activity формат гэж байна. Энэ нь бол курст зөвхөн нэг үйл ажиллагаа, ганцхан үйл ажиллагаа тухайлбал зөвхөн шалгалт авдаг курсын өрөө байж болно. Эсвэл зөвхөн хилцүүлэг өрнүүлдэг тийм байж болно. Их мэдчлэн нэг төрлийн activity ашигласан тохиолдолд хэрэглэнэ. Social формат гэдэг нь бол зөвхөн хилцүүлэг ашигладаг тийм курсын хэлбэр байгаа. Ингээд ер нь бол 5 хэлбэр байгаа. Яг академик сургалтанд бол 3 хэлбэр нь тохиромжтой. Тэр дундаа сэдвийн формат нь хамгийн тохиромжтой байдаг. Тэгээд багш нар өөрсдөө сонгож сэдвийнхаа форматыг, курсынхаа форматыг сонгож ашиглаарай.